ロリ系の妹みたいなのもできる。ああ、やりますやります。どんな全然感じ？お兄ちゃん一緒に遊ぼう。セクシーな近所のお姉さん。セクシーな。坊や、後でお姉さんのとこおいで。 Анийн бүтгэд хамгийн чухал зүйлсийн нэг бол яа харахгүй бидний хайртай дөрүүдийг амьлуулдаг дуу оруулагчид буюу сеию нар юм. Японд дуу оруулагчдыг сеию гэж нэрлэдэг. За сеию зөвхөн аним гэлтгүй кино, драмд дуу оруулах, радио, подкаст хөтлөх, зар сурчлагаа унших, видео тоглоомд дуу оруулах гэдэг юм олон юмд дуу оруулж өөрсдөө хоолойг ашиглан ажил хийдэг хүмүүсийг сеию гэдэг байгаа. Би өөрөө Японы сеию нартай амар дуртай байхгүй юу? Хоолойнууд нь амар гоё. Тэгээд дээвэнтэрж үжиглэлт бол бүр гайхалтай. Зөвхөн хоолой нь ингээд сонсогдож байгаа ч гэсэн тэр нүүрний хувирал өнгө аяс гэд бүр бишмээр байдаг хгүй. Хичнээн сайн аним байлаа гэд зураглал зохиол нь бүр алаад байлаа ч гэсэн дуу оруулга нь авах юмгүй байвал аним бас пайлдсан шүү дээ тий. Одоо нэг жишээ авч үзүүлээ л да. Харж заяа. Муусан чөтгөрийн ангуучид амьдралдаа ганц удаа дөмгөн шиг хөдлөөд наранд гарыг гэхээр дандаа болохгүй бүтэхгүй гэж хуцаж байна. За энэ мэтчлэн дуу оруулалтын чадвар бол их чухал гэдгийг харсан баг. Японд сеию нарын пэнүүд бол маш их байдаг. Бараг Солонгос одоо K-pop пэнүүд амар их байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан Японд энэ сеию нарын пэнүүд бол маш их. За тэгээд бүр юм од мундаг сеию нар болохоор пэн уулзалт зохион байгуулдаг. За концерт тоглолт хийдэг. Японд сеию нарын тухай одоо нэвтрүүлгүүд бас зөндөө олон гардаг. Японд сеию нар өөрсдийн зэрэглээс хамаарат хоорондоо их харьцангуй цалин авдаг юм байна лээ. Жишээлбэл Си зэрэг буюу шинэхэн дуу оруулагчид анимын нэг ангиас 15,000-аас 20,000 йены буюу за 375,000-аас 500,000 орчим төгрөгийн цалин авдаг байгаа юм. За харин B зэрэгэл буюу дунд зэргийн дуу оруулагчид анимын нэг ангиас Монгол мөнгөөр бол 750,000-аас 900,000-ын хооронд цалин авдаг. Харин A ранг буюу за алдартай сайн сеию нар анимын нэг ангиас сая 200,000-аас сая 500,000 орчим төгрөгийн цалин авдаг байгаа юм. Энэхүү ABC гэдэг зэрэг нь Japan Actors Union гэдэг газраас одоо гаргаж өгсөн тийм цалингийн хэмжүүр юм байна л дээ. Гэхдээ энэ ABC-ийн дээр бас дахиад нэг ранг байгаа. Тэр нь болохоор pre rank гэж явд юм байлээ. Энэ нь болохоор зэрэг одоо бүр бидний хамгийн сайн мэдэх Японы од алдартай дуу оруулагч нар л гэсэн үг. За жишээ авах юм бол Death Note-ийн Ягами дуу оруулдаг Miyano Mamoru. За тэгээд Levi, Love дуу оруулдаг Kamiya Hiroshi, Shinobu болон Yord дуу оруулдаг Hayami Saori зэрэг сеию нар энэ бэлсалтанд орж байгаа юм. За тэдний цалин бол аниме нэг ангиас ер нь нэг 2 сая 500,000-аас дээш өөрсдөө ярьж тохироод цалин авдаг юм байлээ. Ер нь бол 2 сая 500, 3 сая, 4 сая гэл аниме нэг ангиас ойролцоогоор тийм цалин авдаг гэсэн үг. Японд сеию болохын тулд мэдээж чиглэлийнхаа за дуу оруулалтын сургууль болон сургалтанд сууж төгснө. За тэгээд дараа нь сонгон шалгаруулалтанд ороод сонгон шалгаруулалтанд тэмцэх юм бол агентуудтай гэрээ хийх ёстой. За сонгон шалгаруулалтанд бол ер нь 100 хүнээс нэг л хүн тэнцдэг гэж ярьдаг юм байлээ. За тэгээд тэр ганцхан тэнцсэн хүн цаашаа бас амжилттай байх үгүй бол хэлж мэдэхгүй. Ер нь бол жилийн орлого нь маш тогтворгүй. Тийм болохоор бүх сеию нарын 80% орчим нь өөр давхар ажил хийдэг гэж байгаа байхгүй юу? Мэдээж амжилтанд хүрсэн сеию нар бол амар өндөр орлоготой. За гэхдээ ихэнх сеию нар бол ер нь орлого маш тогтворгүй байдаг гэсэн үг. Ер нь бол тэгээд их хүнд мэрэгжил 100 хүний нэг нь л амжилтанд хүрэх үгүй юутэй явдаг салбар байгаа юм. За мэдээж тэгээд хүнд таалагдах өвөрмөц гоё хоолой, за тэгээд дүрээ амьлуул чадхаа үзэх хэмжээний
жүжиглэх чадвараар гээл маш олон зүйлс шаардна. За тэгээ гоё дуулдаг байх юм бол өөр ингээд өөрсдөө анимийнхаа opening ending дуулж оролцоод илүү бас хэрэгцээтэй сэйю болдог юм бэлээ. За ер нь тэгэл айдол шиг айгу од олцоходог сайн сэйю нар бол. Миний хувьд хамгийн дуртай эмэгтэй сэйю маань Хаями Саори байгаа. За дуу оруулсан дөрүүдээс гэх юм бол Shinobu, Yor, Yukino, Shinoa, Yumeko зэрэг одоо гоё гоё дөрүүд дуу оруулсан. Дүр нь гоё болохоор дуртай юм болов уу? Эсвэл дуу оруулагч нь хоолой гоё болохоор дуртай байт юм болов би. Тэр нэмээд бас Genshin Impact гэдэг тоглоом дээр Ayaka гэдэг тоглоомын дүр байдаг байхгүй юу? Тэр дүр болохоор тоглоом дотроо мэдээж бас чадвараар хүчин сайн дүрлэлтэй. Гэхдээ би энэ дуу оруулагч нь Hayami Saori болохоор тэр Ayaka-гийн дүрийг авахыг айгүй хичээсэн. Тэгээд авч чадсан. Тэгээд скиллээ хийхээр Saori дуурайд айгүй кэпт байд. За эрэгтэй дүрүүдээс бол Kenjiro Tsuda ахад дуртай. Jujutsu Kaisen Nanami, за One Punch Man-ийн Atomic Samurai, за тэгээд Joker гэх юм амар олон алдартай дүрүүд дуу оруулсан. Та нар бол хоолойг нь сонсоод угаасаа бараг шууд таних байх. 俺の可愛いはもうすぐ消費期限。俺の可愛いはもうすぐ消費期限。俺の可愛いはもうすぐ消費期限。Та нарын хувьд харин хамгийн дуртай дуу оруулагч болон хамгийн дуртай дуу оруулагчийг чинь дуу оруулсан хамгийн дуртай дүр чинь хинбэ? Комент хэсэгт бас бичиж үлдээгээрэй заяа. Хэрвээ та нар сонирхох юм бол дуу оруулагчдын талаар илүү дэлгэрэнгүй нэг нь сонгож аваад хамгийн алдартай дүрүүдийн талаар яриад ч юм уу бичлэгүүд бас хийж болно. 実は俺も声優になりたいけど才能がないんだよね。じゃあそれはともかく今回はここまでだ。もしよければコメントを書いてライクをしてくれよな。じゃあ次の動画で会いましょう。またね。黒より黒く闇より暗き漆黒に我が真紅の今後を望みたもう。覚醒の時来たれり無病の境界に落ちし断り無行の歪みとなりて現出せよ。踊れ踊れ踊れ我が力の本流に臨むは崩壊なり並ぶ者なき崩壊なり万象等しく怪人に騎士深淵より来たれ。終焉の王国の地に力の根源を隠匿せし者我が前に進めよ。